За guys, одоо та нарыг нэг сонирхолтой хүнтэй уулзуулъя. Бидний уулзах байгаа хүн удахгүй тоглолтоо их гэж байгаа. Тоглолтын нь бэлтгэлд нь дэмжээд хэдүүлээ KFC-гээр хамтдаа дайлцгаая. Одоо хин гэдгийг хамтдаа харцгаая. Митээгүй шүү дээ гэдэг. Хэлэхгүй яасан бэ? За тэгээ та бүхэн харж байгаа бах. Тэрхүү түрүүний ярьсан нууцлаг хүн маань инэрл байла том удахгүй тоглолтоо хийх гэж байгаа. Тэгээ тоглолтод нь амжилт хүсээд ирж байна. Баярлалаа та бүхэндээ. Тэгээ та юм идээгүй байгаа зү тий. Тий. За идээгүй гэж бодоод ирсэн шүү гэдэг. Тоглолт нь амжилт хүсээд юм KFC авчирсан. За баярлалаа. За инэрлийг бол манай үеийнхаа ер нь маш сайн мэднэ. Бүр 10 жил байхаас ер нь л тэ оппозитын дуунууд хүн болгоны л гар утсан дээр нэг 5-аас 10 дуу байж л байдаг байсан. Тэгээд одоо инэрл маань өөрөө тоглолтоо хийх гэж байгаа. За тэгээд тоглолтын үйл явц бэлтгэл нь дажгүй. Дажгүй дуунуудаа жиглээл явж чинь. Тэгээд одоо баг жүжигчин боллоо сүултээ. Яа бэлцээр байгаа дөө. Бэлцээр байгаа бүр тавилттай. За. Албаар алдаж малтдаг болж байна. Сая орд ирэл харлаа. Бүх юм амьдаар мөртлөө яг л клип татж байгаа юм шиг л явж байна. Ер нь бол дуу хөгжим. Тэгээд энэ дуу хөгжим ер нь яг ингээд тоглолтын дээр бас яг ингэж амьдаар явж байгаа тийм хөгжим. Тий. Уг нь нэг 10-аад дуу гэж ярьж байгаад тэгээд урамшаад тэгээд бүр 27 дуу амьдаар явж байгаа. Бах тойргийнхан маань угаасаа хөгжмийг маань айгу гоё тоглож байгаа болохоор тэр нь олзуурах хууштай байгаад байгаа. Ер нь яаж явж байгаад анх яг амьд хөгжимтэй ер нь ингээд явбал гоё болох юм байна гэж мэдээд ингээд яаж танаа орж ирсэн бэ? Ер нь бол амьд хөгжимтэй анханасаа ер нь бүр анхныхаа тоглолтыг хүртэл амьд хөгжимтэй хийж ирсэн. Тэгээд ерөнхийдөө ингээд амьд хөгжимтэй хийхийг зорддог байсан. Тэгээ сүүлдээ болохоор жоохон холдсон байжгаад сүүлд Бах тойрог 25 онд санал тавиад тэгээд Бах тойрогт орооч гэж санал тавиад тэгээд тэрэн дээр амьд хөгжимтэй айгуу гоё Бах тойрогтой айгуу гоё тийм хамтдаа уусаж гоё болсон. Тэгээ тэрнээс хойш ер нь эн чи ер нь бас их гоё юм байна. Тэгээ ерөнхийдөө бас дэлхийн бас чиг хандлага ерөнхийдөө бас нэг тийм амьд тал руугаа болцсон гэж хараад байгаа. Тоглолт нь одоо болох гэж байгаа тий. Хизээ хэлээ? Хаана хэлээ? Тоглолт маань болохоор 8 сарын 7-нд Хүүхдийн паркийн Rio Tinto талдаа байдаг тийм Happy Park гээд ареад болж байгаа. Тэгээ тоглолт маань бол 17 цагаас хаалгаа нэгээд 18 цагаас guest артистууд маань дуулж эхлээд 20 цагаас яг бидний бэлдсэн амьд хөгжмийн тоглолт маань эхэлж байгаа. Тэгээд билет маань болохоор Shopee Cigimane, Portal Cigimane-ээр зарагдж байгаа. Та бүхэн маань тэнцэнээс билет авч болно. Бас үүднээсээ байгаа тий. Үүднээсээ бас билет нь зарагдана. Тэгээд та бүхэн маань эрт ирэх юм бол бас очор дараалалгүй орох боломжтой. Тэгээд эрт ирээд бас тухайн өдөр маань цаг агаар бас сайхан байх мэдээтэй байгаа дээ. Тийм болохоор тэгээд та бүхэн маань тэр яваар ерөнхийдөө цагийг сайхан чийл өнгөрөөж бас болноо. Хүүхдийн паркийн маань угаасаа энерги нь угаасаа айгуу гоё байдаг. Тийм хүүхдийн паркаар ч явж иж болно тий. Өдөртөө зугаалж байгаа л орой тэгэл яваад болчих юм биш үү бараг л тий. Хитэн гараа. Ерөнхийдөө бас юун дээрээс бас сонсогдно. Алсын харагчин дээрээс бас сонсогдно. Романтиклаа зүгээр тий. Алсын харагчин дээрээс тоглолт үзээд явбал бас мэгүн биш шүү Бас анхны болцоогоо хийж байгаа хүмүүс Яг орж ирээд тэгээд яг үнсэлцэх хэсэг дээр нь алсын харагчин амар оочтой болчиход байсан чи. Бүгд алсын харагчин дээр суух гэдэг болох үе дээ. Тэгээд тоглолтын дээр ирсний дараа бас нууц сюрпризуудыг KFC-ийн зүгээс бэлдсэн байгаа. Нилээн олон хүнд бэлдсэн байгаа учраас та яг ямар ч хэлсэн гоё доглоод хүрээд ирээрээ. Энд чи Бах тойргийн яг явдаг юу н сет мөн билүү те? Тийм явдаг сет нь. Тэгвэл явдаг сетэн дээр нэг байгаа юм байна. Тэгээ ирсэн юм чинь ямар ч нэг гоё нэг дуу. Түшигт хэрвээ миний дуунуудаас нэг мэддэг дуу байх юм бол чи нэг микрофон бариад би солгоо яага. Тэгвэл бас айгу тийм дараа гоё жоохон бэлж байгаа тэгээ яа одоо. Хэрвээ мэддэг дуу хэрвээ байгаа бол яг байгаа. Хамт бол намайг жоохон түүсгээл хоёлаа. Харин тийм. Гэхдээ би ганцаараа бол жоохон солгоорч байгаа. Үзье л да. Тийм. Би вараг орчих юм шүү. Тоглолтын дээр нэг хайлт орчих юм шүү. Анхудаа амьдралд анхудаа ийм амьд хөгжимтэй дуулж үзэх гэж шүү. Солгоор бол битгий шоолоорой манайхаа.
Би хэлээ. Дахиад үгүй. Олонсаа дурлаар өгч орон чамд шигөгөөж онцон дотроо шатаж явна. Бүхэн чамаас авсан жаргал тин хасичгээ чадаагүй явна. Чадаагүй явна. Гайхалтай. Жохон бэлтчих юм болоод угаасаа болох юм шүү. Ер нь баг тоглолтын дээр ер нь ирээд явчих яасан. Тэгээ би ирс магадгүй юм шүү заяа guys. За тэгээ бүгдээрээ 8 сарын 7-нд хүүхдийн паркийн баруун талд тэгээд мэдгүй байгаа хүмүүс нь шууд Rio Tinto талбай том далбай байдаг шүү дээ. Тэр далбай дээр ирэхэд ерөөдөө ойлгомжтой. За тэгээ guys тун удахгүй уулзцай. 8 сарын 7-нд 5 өдөр байгаа. Guys. Ladies and gentlemen.